Энэ олон гишүүнтийг хуваахад за энэ ногдож ээр үлддэг болвол Q-x олон гишүүнтийг коэффициентуудын нийтлэлийг олоо гэсэн тийм. За. Px гэсэн олон гишүүнтийг юунд хуваасан бэ? Qx-д хуваахад x дээр нэмэх нь нэг ногдоод ээр үлддэг гэж тийм. За ийм болвол юу болох вэ? Qx-ийг коэффициентуудын нийтлэл. За энэ олон гишүүдийг коэффициентуудын нийтлэлийг олох гэдэг чинь юу гэсэн үг вэ? X-ийн оронд хэдийг орлох гэсэн үг лээ. Нэгийг орлох гэсэн үг тийм. Ерөөсөө энийг олоо л гэсэн үг тийм. За бицүүгийн теоремоор шууд үлдэглээ эхлээд орчихно. За энэ бол юутай тэнцвэр вэ? P дээр хэдийг орлох нэр тэнцвэр. Энийг тэг гаргадаг тоо бол хэд багсна тийм. За P дээр асхныг орлуулж та дээрэс нь харна. За энэ дээр асхныг орлуулахаар хасах ис болно. Энэ дээр орлуулахаар нэмэх нь 7 болно. Энэ дээр асхныг орлуулахаар хасах ис болно. За хасах нь 1 болно гэсэн тийм. За эднэрийг нэмэхээр болж байна. Хасах. За хасахаар байна. За энийг яг жишээ Px гэдэг чинь Qx-ийг үржих нь x дээр нэмэх нь 1. За саяны олсон үлдэгдэл нь бол хэд юм бэ? 12. Тэгэл бид нар одоо энэ x-ийн оронд юу хэрэгтэй? Нэгийг орлуулснаар олчих болж шүү дээ. За тэгэхээр бол яг P дээр нэгийг тавина гэсэн. Энд нэгийг тавьчих юм бол Q1. За энэ дээр нэгийг тавих юм бол 1 дээр нэмэх нь 1 12 болно гэсэн тийм. За одоо ерөөсөө энэний утгыг олцоход тэгээд яг байна гэсэн үг шүү дээ. За энэнийх нь утгыг яг энд олцгоо. За P дээр нэгийг орлуулах юм бол хэд вэ? За хасах 9 нэмэх нь 7 нэмэх нь 9 за хасах нь 1 болно гэсэн тийм. За энэ төрх үү. Энэ хоёр усч байгаа юм тийм. За 6. За одоо тэгээд шугамд шиг бодох юм шүү. Энэ хоёрыг нэг нэмчихэж идэв. 2 үржих нь Q 1 хасах нь 12. За энэ хэдтэй тэнцвэр байна. 6-тай тэнцвэр. За 2 Q 1. За энэ бол хэд вэ? 18. Q 1 бол хэдтэй тэнцвэр гэж байна. За энэ бол юу вэ? Коэффициентуудын нийлбэр. Q гэсэн олон гишүүдийн коэффициентуудын нийлбэр.